Сүнсэн бие хэдий ч өндөр хөгжөөд ухамсартайгаа дээд биетэйгээ холбогдсон мөн бодлоо бол за энэ хүртэл явуулъя, энээс нааш нь татъя, яаж хийх үү гэд ингээд чөлөөтэй эзэн болоод явчих боломжтой байна. Сүнсэн бие хөгжөөгөө өөрөө өөрийгөө ухамсарлах тэр сүнсний мэдрэмж, амин орон хүч чадал суугааг байгаа бол нэг бодол нь хөврөөл гараад давхичдаг. Тэрнийхээ араас ингээд хөөцөлтөө шаналал, унтаж чадахгүй, тэгвэл яана, ингүүл яана, тэрийг яаж хийнэ гэл ингээд зүрх алдаал. Ингээд нойр хоол ингээд асуудалтай болоод эхэлж байгаа юм л да. Тэгэхээр бодлоо өөрөө барьж авч бид нэр ингээд хуурах аргаар биш. Эсвэл нэг шоколад, чихэр, амттан зугаалгаар биш. Харин цэвэр ухамсарын хүчээр л бодлыг тогтоон барьж эмнэг сургах боломжтой байхгүй. Бодол бол яг эмнэг мөртэй адилхан байгаа байхгүй. Зүгээр аваал тавьчих. Сайн муу, сайхан мууг шилж аваад. За бүр хаашаа авч тавьж байгааг нь ухамсарын төвшөнд мэдж байгааг бол одоо metacognition буюу бидний энэ тархины дээр байгаа ухамсарын бас нэгэн суралцах чадвар гэдэг. Энэ бол neuroscience дээр бол тархины дээд одоо neocortex дээр байдаг юм чадвар. Энэ бол миний бодол ингэж хөвсөөр гад хаа хүрэх нь вэ гэдгийг мэдэрч байгаа тэр чадварыг бол metacognition. За энэний арай доотлын чадвар бол awareness. Би одоо юу гэж мэдэрч байна. Metacognition-ы бүр дээдлийн чадвар бол миний энэ бодол хаанаас их үүсвэртэй гарч ирээд байна вэ гэдэг чадвар байна. За энийг бол шинжлэх ухаанд юу гэж хэлдэг мэдэхгүй. Энийг бид нар бол дээд ухамсарал гэж нэрлэдэг. Сэтгэлийн хөдөлгөөний суурь мэдрэмж нь төлөвшөөгөө буюу одоо сэтгэлийн тэр нуурын мандал давлгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр давлгаатай байгаа нуурын мандал уг нь тогтун сайхан байх нь юунаас шалтгаалх вэхээр сүнсэн биеийн ухамсарын хүчнээс шалтгаална л гэсэн. Тэгээд давлгаалаад ирэнгүүт нь тэрийг нь тогтож ойлгоод ийм нас болсон юм уу? За эвидээ би ч өөрхий ингээл иймэрхүү юмнаас болоод ингэж хариу үйлдэл үзүүлээд өөрийгөө зовоогоод яваад байгаа хүн юм бэ штэ гэд өөрийгөө харж чадчих юм бол тэрийг намжин. Тэгэхгүй бол тэр нөгөө бодсон бодолтой итгээл те өөрийгөө унгаагаал бистэй нэг чадсангүй гэл өөрийгөө буруутгалсан юм лээ. Тэгснээр дараа нь нэг юм болонгод би чадчихлаа гэл хөөрөл. Энэ нь болон сэтгэлийн хөдөлгөөний допамин rush гэж одоо хэлж байгаа. Допамины хэд дэшээ доош өсөлтөнд бол хүний сэтгэл зүй, бие махбод асар их ядарч идэг арт. Бодол гэж яг үнэндээ юу вэ? Бидний оюун санаа сэтгэлгээний тойрог тархины энэ хүрд эргэж байгаа. За энэ эргэж байгаа хүрдэн дээр энэ чэнэс тодорхой хэмжээний давтамжтай, одоо вибрацтай, долгионтой бүх зүйлд нөлөөлж идэг, өөрийнхөө энергийг өөрөө үүсгэж идэг бидний тархины одоо бүтээгдэхүүн бол бодол. Бодол өөрөө хаашаа хүрнэ, юуг хийн гэж төсөөлж явна, тэрийгэ хийгээд хүний амьдралын хувь тавилан гэрээсээ тэрүүгээр бичиж байгаа. За жишээлбэл би амиа бодоод өөрийгөө хамгаалаад ингээд явъя. Гадаад ертөнц надад төвхтэй санагтаад ингээд явах юм бол би тэрүүгээр яваадах юм бол өөрийгөө л би хамгаална. Сайн зүйлийг агуу ихийг том зүйлийг би хийж бүтээж чадахгүй. Тэр хүний нөгөө тарих сэтгэлгээний бодлынх нь тэр вибрац давтамж нь одоо хин дээр төвлөрч байна. Ямар хүрээнд төвлөрч байна? Гэр бүл дээр юу, байгууллага дээр юу те? Ямар хүрээг би авч явж боловсруулж чадна гэж төвлөрч байна. Тэр төвшөндөө л явдаг л гэсэн. Тэгэхээр бодол гэдэг бол яг үнэндээ ийм хүний тархинаас цацарч байгаа долгион л гот. Бодол биднийх юм уу? Эсвэл өөр газраас ирээд байна уу? За яг бодлыг бол эзэн биеийн үйлдэл гэж үздэг. За эзэн бие, сүнсэн бие гэдээ бид нар ярьдаг. Хүний сэтгэлийн орон байгаа. Сэтгэл, бүтэн. Сэтгэлээсээ бодол тасарсан хүмүүс ч байдаг, тасраагүй хүмүүс ч байдаг. Сэтгэлээсээ тасарсан хүмүүсийг бол бид нар хүний бодлоор амьдэрдэг. За их сургуулаас нэг мэдээлж ихэд өгсөн. Эсвэл одоо юу гэдэг өөрийнхөө сэтгэл зүрхийг таг хаангуудаа би мөнгө олох хэвээр, би машин авах хэвээр. Эсвэл бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулаад тэр хүмүүсийн бодлоор явдаг хүмүүсийг бол бид нар хүн өөрийн бодлого хүмүүс. Тэгэхээр ямар ч байж болно. Дотоод сэтгэлийнхаа юу хүсэж байгааг мэдрээд тэрэндээ тааруулж хүслийнхээ араас аргаа боловсруулад явж байгаа улсуудыг бид нар өөрийн бодолтой, зөв бодолтой, эсвэл буруу бодолтой гэдээ янз бүрээр нэрлэдэг. Тэгэхээр бодол өөрөө дотоод сэтгэлтэйгээ холбоотой байна уу, холбоогүй байна уу гэдгээс хамаарат бодлын их үүсвэр нь таних уу, эсвэл өөрийнх үү. Эндээс өөрийнхөө дотоод сэтгэлийнхаа гүнээс алсарсан байх юм бол эзэн бие бол өөрөө яах вэ гэхээр эдэд цахирагдаад босод хүмүүсийн үгэнд автаад ингээд явна. За ингээд сэтгэлийн орон зай байдаг гэсэн тийм. Сүнсэн бие бол гүнийх нь мэдрэмжүүдийг хэлж байгаа. Өвдөлт болоод таагүй мэдрэмжүүдээс шалтгаалаад, духгүй мэдрэмжүүдээс шалтгаалаад тэр гүн рүүгээ орж чадахгүй, үнэнтэйг нь үрт болж чадахгүй яваад байдаг. Эзэн бие буюу наад талдаа сэтгэлийн орон зайг наад талд бол сэтгэлийн хөдөлгөөн байгаа. Тэнд айдас үйж болно, таатай таагүй мэдрэмжүүд үйж болно, ад жаргал үйж болно. Энэ эзэн биен дээр буюу сэтгэлийн өнгөн хэсэгт, сэтгэлийн хөдөлгөөнд нуураар төсөөлүүлэх юм бол өнгөн
мандал дээр нь ямар мэдрэмжүүд давамгай байна, тэрэн дээр нь үндэслэж бодлууд хөвөрдөг. Тэгэхээр бодол өөрөө сэтгэлтэйгээ холбоотой байх юм бол гэдэг нөхцөл авах юм бол бидний дотор ямар мэдрэмж давамгай байна одоо цаг дээр тэрнээсээ шалтгаалж бодол сэтгэлгээ хөвөрдөг. Тэр юу гэсэн үхээр би айцтай байлаа, хүнд итгэж чадахгүй байлаа гэхэд би аливаа зүйлийг дандаа өөрийгөө хамгаалсан айцын мэдрэмжээр урсгаж бодно гэсэн. За энэ намайг яг ингэч гээд байна. Тэгэх юм бол би ингээд хамгаална. Гэтэл хорвоо ертөнцийн дээр хүмүүс сайн сайхан би хүнд итгэж чадж байгаа бол энэ хүнтэй яаж хамтарч ажиллаа цааш нь явуулах уу? Боломж нь надад юу байгаа билээ гэдэг талаас нь ингээд цааш нь хөврүүлнэ. Баггүй. Тэгэхээр бодол өөрөө итгэл үнэмшил гэдэг чинь тухайн ямар мэдрэмжиндээ итгээд ямар мэдрэмжиндээ сонгож итгэхгүй байгаа вэ гэдэг тухайн хүний эзэн биеийн үйлдэл. За яг барууныхан бол mind soul гэд хоёр хуваагаад бодол буюу оюун санааны төвшинг тусад нь soul буюу зүрх сэтгэл мэдрэмжийг тусад нь аваад байдаг. Гэтэл бодол өөрөө сэтгэлтэйгээ дийлэн хүмүүс холбоотой байгаа бол өөрийнхөө сэтгэлдээ хүссэн зүйлийг хараас яваад байгаа шүү дээ. Тэр бодол бол тэр хүссэн зүйлдээ хүрэх аргыг зохиож өгöd байгаа зүйл хэвгүй бидэрт. Ямар асуултанд хариулдаг вэ гэхээр яаж, хэрхэн би яаж нэг зүйлийг хүссэн би хэрхэн яаж тэрийг бий болгох вэ? Энэ зөв үү буруу юу? Би энийг хийвэл яаж тэрэнд хүрэх вэ? Яамаар байна? Иймэр үү гэдэг тэр асуултанд хариулдаг. Сүнс бол харин энэ юу вэ? Мэдрэмжээр очиод энэ надад жоохон таагүй мэдрэмж төрүүлээд байна. Энэ юу вэ гэдэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бодол өөрөө бидний сэтгэлтэй холбоотой бол бидний эзэн бие үйлдэл. Сэтгэлтэйгээ холбоогүй бол таны бодол бол таних биш өөр хүмүүсийнх ч бас байж болно. Тэгэхээр бодлын их усүр дээр бол хинч байж болно гэсэн. Бид нэр заадаг одоо маш их хүмүүс байна. Тэ. Хүний бодлоор явах хэрэгтэй юм, өөрийнхөө бодлоор явах хэрэгтэй. За маш сайн асуулт. Яг тэгэхээр энийг бол маш сайн гүнзгийрүүлж ярих хэрэгтэй тий. Тэгэхээр бидний өвгдөөс бол өвгдийг дөөрөхгүй төл гэж хэлсэн байдаг л да. Өвгдийн ухааныг тий Чингис хааныхаа ихааныхаа замналыг дагаагүй хүнийг дөөрөх юм бол бид нар амьтны төлөөс ялгаа байхгүй шүү. Өвгдийг дөөрөх юм бол хүн шиг хүн болоод бойжих тэр замналдаа орноолгочих. Тэгэхээр хэнийг дөөрөх вэ гэдэг нь асуудал. Хэний бодлыг сонсох вэ? Хэний ухааныг тосож авах вэ гэдэг нь асуудал гэхгүй. Тэгэхээр хинэн бэ гэхээр их хааны маань Чингис хаан бол монголчуудын оюун санааны эцэг. Их хааныхаа үндэсний үзэл, байгаль эхтлэгийг хайрлах үзэл, хүнийг хайрлах хүнлэг чанар, эрд зориг, шудраг ёсоор манлайлах чанаруудыг өөртөө тодорхой хэмжээнд шингээгээд тэрийг амьдрал дээр харуулад явж байгаа хүний үгийг тосож сонсоход бол асуудалгүй. Тэрнээс биш тэгэх ёстой, ингэх ёстой, тэр нь чи минь чи минь бол 7-8 дахь асуудал байгаа тий. Тэр хамгийн ихэнд хүн шиг хүн бол ядаж амнаас нь гаргаад хэлж байгаа үгнийх нь агуулга хүний төлөө гэдэг этик, ёс суртахуун гэдэг зүйл шингэсэн байдаг л да. Тэр тухайн хүн ам ар нь яг нийлж гин үү? Хэр зэрэг хүн бэ? За хэр зэрэг хүнээс гадна их хааныхаа замналаар хэр зэрэг явж байгаа вэ гэдэг нь л тухайн хүний бодлыг сонсох бас нэг гол хэмжилзүүд болох. Бодлоо бид удирддаг юм уу? Бодол биднийг удирддаг юм болов? За янз бүр. Бодол бол өөрөө ерөнхийдөө яаж хийх вэ гэдэг аргын давтамж. Арга билэг гэдгийг арга нь. Тэр ингээд цаашаа хөврөөд ингээд яваад байна. Эсвэл хитрхи муухай юм бодож болно. Эсвэл яаж хийх вэ гэдэг цэвэр аргаа үйлдвэрлээд явж иж болно. Тэр арга нь сайн байх үгүй нь сүнсэн биен дээр буюу сэтгэлийнхаа гүнд хэр зэрэг амьдралын үннийг мэдрэмжийг үнэн зөвөөр нь таньж авсан юм бэ. Тэр нөгөө аль нэгэн судалгаа хийх гэж байгаа, боловсруулах гэж байгаа тэр суур өгөгдөл нь хэр зэрэг үнэн юм бэ. Таны сүнс чинь хэрвээ хорвоо ертөнцийн шиг байгаагаар нь таньсан бол тэр үйлдвэрлэж байгаа арга чинь зүг байхгүй. Хорвоо ертөнцийг байгаагаар нь таньаагүй бол бодол нь хурц биш, хүчтэй биш, нялцгай, нямбай биш ийм байдлаар илрээд идэг. Тэгээ нэг тулах тойрсон. За тулах тойрсон явган бодолтой хүнийг бол бүр явган залтай одоо хүнийг доромжилж байгаа юм шиг ингээл нүүрэн дээр нь хуурах галт чи аргалах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ бодол бол энэ аргын тал. Тэгэхээр бодол өөрөө бид нар сүнсэн бие хэдий ч өндөр хөгжөөд ухамсартайгаа дээд биетэйгээ холбогдсон юм. Бодлоо бол за энэ хүртэл явуулъя, энээс нааш нь татъя, яаж хийх үү гэд ингээд чөлөөтэй эзэн болоод явчих боломжтой байна. Харин сүнсэн бие хөгжөөгөө өөрөө өөрийгөө ухамсарлах тэр сүнсний мэдрэмж, амин орон хүч чадал суугаагүй байгаа бол нэг бодол нь хөврөөл гараад давхичдаг. Тэрнийхээ араас ингээл хөөцөлтөө шаналал, унтаж чадахгүй, тэгвэл яана, ингүүл яана, тэрийг яаж хийнэ гэл ингээл зүрх албаал. Ингээд нойр хоол ингээ асуудалтай болоод эхэлчихлээ юм л да. Тэгэхээр бодлоо өөрөө барьж авч бид нэр ингээд хуурах аргаар биш. Эсвэл нэг шоколад, чихэр, амттан зугаалгаар биш.
Харин цэвэр ухамсарын хүчээр л бодлыг тогтоон барьж эмнэг сургах боломжтой байхгүй. Бодол бол яг эмнэг мөртэй адилхан байгаа байхгүй. Зүгээр аваад тавьчих. Сайн муу сайхан мууг шилж аваад. За бүр хаашаа хавж тавьж байгааг нь ухамсарын төвшөнд мэдж байгааг бол одоо meta cognition буюу бидний энэ тархины дээр байгаа ухамсарын бас нэгэн суралцах чадвар гэдэг. Энэ бол neuroscience дээр бол тархины дээд одоо neocortex дээр байдаг юм чадвар. Энэ бол миний бодол ингэж хөвсөөр хагаад хаа хүрэх нь вэ гэдгийг мэдэрч байгаа тэр чадварыг бол metacognition. За энэний арай доотлон чадвар бол awareness. Би одоо юу гэж мэдэрч байна. За энэний дээдлийн чадварыг metacognition-ы бүр дээдлийн чадвар бол миний энэ бодол хаанаас их үүсвэртэй гарч ирээд байна вэ гэдэг чадвар байна. За энийг бол шинжлэх ухаанд юу гэж хэлдэг мэдэхгүй. Энийг бид нар бол дээд ухамсар гэж нэрлэдэг. Өвгдийн ухамсар гэж нэрлэдэг. За энэ яадаг чадвар юм гэхээр би аливаа нэгэн зүйлд реакц үзүүлээ, уурлаа. Гамаанадтай таагүй харьцаад янз бүрийн асуудал гаргал би уурлаа. Яагаад би уурлах болсон тэр өөрийнхөө сүүдрийг барьж авч ойлгож өмнө нь надад энэ нэг таагүй хүчирхийллийн ч юм уу эсвэл таагүй аавраг мэдрүүлсэн болвол би энэ дээр өөрийгөө хамгаалаад уурлаад байгаа юм байна гэдгийг ойлгоцсон цагт тэр сүүдрээ таньсан барьцсан тохиолдолд би уурлах шаардлагагүй. Реакцлгаж болчихдээ. Тэр нэг тодорхой нэг хэмжээний хүмүүсийн нэг төрлүүд байдаг л та. Бид нар яг уурыг хүргээд идэг. Тэр хүмүүсийг бид нар байгаагаар нь буюу сүмсэн дээр чин үннийг нь таниагүй учраас өөрийн маань дотор яг тэрний нэг хэсэг байгаад идэг учраас бид нар тэрэнд реакцлаад идэг. Ер нь бол гадаад ертөнцид байгаа зүйлтэй л реакцлаад байгаа. Тэгэхээр энэ бодлыг үүсгэж байгаа эзэн бие бол өөрөө уг нь бусдад мэдрэмжийнхэн суурь нь хайртайгаар бодох юм бол маш сайн. За энэ юу гэсэн үг гэхээр нэг ажил хийлээ. За би энийг хүнд яг хэрэгтэй болтол нь хийгээд өгчээ гэд сэтгэл гаргана гэж. Сэтгэлийн хүчээр бодол нь хайр суурьтайгаар хийгдэж байгаа. Сэтгэл гаргахгүй бол за хүмүүс өмнө нь намайг ингээд сэтгэл гаргаад байхад одоо юу гэдэг таагуугаар надад хандсан. Тийм учраас би энэ сэтгэл гаргахгүй гэд айдас суурьтай, эмзэглэл суурьтайгаар бодол нь хөврөөд аргаа цохоогоод аливаа зүйлийг хийчихээр дараа нь харамчгүй хоёр дахин төлнө гэдэг шиг дахиад нөгөө асуудлаа дахиад хийх хэрэгтэй л бол. Тэгэхээр энэ бодлын өөрийнх нь суурин сэтгэлийн өнгөн талын сэтгэлийн хөдөлгөөний мэдрэмж юм аа. Тэгэхээр бодлоо барьж авч чадахгүй, бодолдоо шаналаад, бодолдоо нойроо ухслаад, бодолдоо сүнсээ дараад, бодлоороо бид нэр өөрийнхөө дотоод жинхэнэ үннээ нялж дандаа худлаа ярьж ингэж амьдраад. Эзэн биеэрээ сүнсэн биенийхээ гүнийхээ мэдрэмжийг аргалаад байгаа байхгүй. Бидний сүнсэн биенээс гүнээс ингээд штэ болохгүй штэ гэдэг бүх ухамсарлал мэдрэмжийг өгч идэг. Гэтэл бодлоороо за таагүй мэдрэмж. За нэг юм хийгээд энийг аргалаад өнөөдөртөө амрыг 3 пиавууч. Нэг 100 татчих. Эсвэл нэг хэрэг тэрэггүй юм хий, тэ? Кино үзье, мэдрэмжээ солиё. Тэгэхээр сэтгэлдээ өнөөдөр яг давмгаа мэдрэгдээд байгаа мэдрэмжээ солиход ерөөсөө тэр мэдрэмж алга болсон, өмнөх таагүй мэдрэмж алга болсон гэсэн үг биш. Тэр зүгээр сэтгэлийн гүнрүүл дарагдчихж байгаа. Дараагийн удаа тэр мэдрэмж гарч ирэхэд бид нар тэр мэдрэмжээ сарниулахын тулд эсвэл тэр мэдрэмжээ дарах дахиж буцааж дарж сэтгэлийнхээ гүн рүү хийхин тулд бүр илүү их хүч, бүр илүү дараагийн аргыг гаргаж ирэх хэрэгтэй болчиход байдаг. Тэгэхээр бодол бол өөрөө ийм бидний аргын тал буюу эзэн бие сэтгэлийн хөдөлгөөн дээр суурилж гарч ирдэг юм зүйлээ гэсэн үг тий реакцлаг. Тэсээ бодлыг эмнэг мөр шиг гэж хэллээ толлоо. Бодлыг ингээ хөврүүлээд ингээд баяжуулаад уруулаад байдаг. Энийг одоо яаж хязгаарлаж? Зарим хүмүүс чинь нэг юм бодцоо тэрэндээ итгэл тэрийгээ бүр ургуулаад үлгэршүү болоод тэрэндээ итгэждэг хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг одоо яах вэ? За нэг юм бодлоо тий. За тэр тэгцэн болов гэд нэг айдсаас ч юм уу, хардалт сэрдэлтээс ч юм уу тий. Өөрийн сүудрээс болоод нэг таагүй бодол өөрөө өөртөө өглөө шүү дээ тий. Хардах бодол мэдрэмж авлаа гэж. За тэнгууд тэр бодол нь бол тэр тэгцэн бол яана. Суур мэдрэмж нь бол хардалт тохгүй юу? Хүнд итгэж чадахгүй байгаа. Хүнд итгэх итгэлээ алдсан. Тийм мэдрэмж байхгүй тий. Хүнд итгэхгүй байгаа нь өөртөө итгэхгүй байгаа учраас хүнд итгэж чадахгүй байгаа. Өөртнөө сүнсэн дээр нэр хүч нь байхгүй байгаа учраас хүнийг хардаж бодож. За тэрэндээ өөрөө итгэлээ. Итгэж байгаа процесс нь юу дутаад байна нөхөр үнэн дутаад байгаа байхгүй. Би яг үнэхээр тэр маань тэхүү гэж сүнсэн биен дээр мэдрэмж орж ирдэ шүү дээ тий. Тэгэхээр мэдрэмж л үнэн байхгүй юу? Тэр гүнээс сонсогдож байгаа мэдрэмж. Тэрийг өвдөлттэйгөө нүүрт тулж мэдрэмжээ сонсохгүйгээр бодолтоо хитгээ дараагийнх нь overthinking гэж ярьдаг тий. Хитрүүлэн бодох, хитрүүлэн дүгнэх.
Эндээс олж маш олон хүн өөрөө өөрийгөө зүгээр тамалж байгаа. Тэр энэ дээр бид нар яаж ажилтдаг вэ гэхээр өөрийнхөө бодлын давтамжаа намсгаад зүрх сэтгэлийнхээ давтамжийг нэмж үнний дуу хоолойгоо гаргаж ирээд үнэнтэйгээ буюу сүнстэйгээ ярилцаад тэгээд бодлоо хөндлөнгөөс ажигладаг байхгүй. Хөндлөнгөөс ажиглаад өстө явж өгч ин да эмнэг мөр маань те. Энийг харин сүнсэн бие тодорхой нэг дасгалжуултуудын дараа хүч чадалтай болсны дараа аргамжих чадалтай бол. Бодол муу юм уу гэвэл үгүй. Бодол хайр сүртэй байх юм бол сайн. Бодол харин өөрийгөө хамгаалсан эсвэл ойр тойрныхоо хүмүүсийг хамгаалсан айдас сүртэй ийм байх юм бол энэ бодлын маань хамгаалт мэдрэмжүүд бусдад дандаа юм хүүтэн мэдрэмжийг те хөндийн мэдрэмжийг айдастай мэдрэмжүүдийг төрүүлчихдэг. Үйлдэл нь ч гэсэн юм цэвдэг хүүтэнтэй харцсан ч гэсэн цэвдэг болчихдог. Ингээд хитрхи их яваад байгаа эмнэг мөр шиг тавих гээд байгаа энэ бодлыг бол бид нар асуудалгүй те одоо ажиллах арга нь болтно. Гэхдээ бүр сайн зүйл үү? Одоо жишээлбэл орлогоо нэмэгдүүлээ те яаж үйл хэрэгээ урагш нь ахиулах уу? Амьдралынхаа угаа яаж сайжруулах уу? Энийний төлөвөө харин ингээд явж байгаа бол эн чинь сайн те. Харин хүн хардаад ч юм уу өөртөө итгэлгүй байдлаас болоод сүүдрээрээ ингээд живээд бодолч ингээ үргэлжлээд overthinking хийгээд байгаа бол энэ дээр бол ажиллах цаг нь болцсон. Энэний үр дүнд энэ бол өөрийгөө хайрлахгүй байгаа, өөрийгөө зовоож байгаа бол сүүдэртээ автаад ялагдсан байгаа бол танд гэрэл дутаад сүнсний гэрэл хэрэгтэй дутагдаад байна л гэсэн үг те. Дараа нь эн чинь үр хөөхөд эргэн тойрны ч хүмүүс маш их төвөгтэй юм асуудалтай болно. Яг хоо хосын харилцаанууд дээр энэ бол тулгуур асуудал та. Нөгөө гэр бүлийн суурь орчноос авцсан байгаа тэр энергийн суурь давтамж нь дарк байгаад тахаар тий харанхуу жоохон сүудэртэй байгаад тахаар тэр давтамжаараа л хорвоо ертөнцийг хараад хүнийг тэрүүгээр хараад нэг юм жижигхэн юм сэтгэлгээний тойрог хайрцагнаас хүмүүс гарч чадахгүй тэгээл гэр бүлийн харилцаа бол дандаа зовлонтой болчиход байгаа юм л да. Хайр суурьтай бодол, айц суурьтай гэдэг. Тэрэг яг ингээл айц суурьтай дандаа хүн ингээд муугаар удаач. Эсвэл бол ингээд хит сайнаар ингээд бодоод идэг. Тэгэхээр тэрийг одоо сүнсэн биен дээрэл төлөв авч ижил, төлөвшөж ижил. Өөрийнхөө ухамсараар, сүнсний хүчээр л өөрийгөө аргамжиж тогтоондоо. Тэгээ уусаа тэр бодлогынхоо цаашаа явж байгаа үр дагаврыг харангууд дандаа л хэрэггүй те өөрийгөө зовоосон байгаа. Суурлуу оронгууд нэг айцсан хүүхдэл тэнцээ ингээл гашгачаал бодлыг зүгээр баруун солгоогоо цацаал байхгүй. Тэгвэл яна ингүүл яна ингээ сандарцсан те. Тэр хүнийг эзэн биеийн тэр суур далд ухамсарыг орж сүнс бол далд ухамсараас ондоо. Бодлын суур нь бол далд ухамсар, далд мэдрэмжүүд бидний өнгөрсөн цаг дээрээс авсан дурсамжууд үйлдэлүүд дээр хид хідэн тодорхой хурц авсан шок ч юм уу хид баяр юм уу хид өндөр сэтгэлийн хөдөлгөөн дээрээс авсан зүйл дээрээс бидний итгэл үнэмшил суурилж. Тэр итгэл үнэмшил нь бидний бодлыг хөвөргөх суур нөхцөл болдог. Тэгэхээр энийг л бид нар өөрсдөө далд ухамсар гэж нэрлэдэг. Энийг суурь. Сүнс бол тустай. Сүнс бол бүр сэтгэлийн гүн рүү их усүр хөдөлтөй холбогддог. Бид өөрсдөө бодлороо тодорхойлдог үү? Бодол биднийг тодорхойлд юм болов. За маш чухал identity, self identity. Би өөрийгөө хэн гэж үзэх юм бэ? Хүмүүс өөрийгөө би багш, би бол business woman, businessman, би бол одоо чадaltaй хүн, би бол ихэмсэг бардан бүсгүй хүн гэж өөртөө тодорхойлтгсон байдаг. За хүүсэн дээрээ тодорхойлтгсон байна. Гэтэл энэ ороод дэлхийд нөгөө сүнсэн биенийхээ мэдрэмжээр бид нар хинч байж бол юу хүсээд байна? Тэндээ хүрэх боломжтой байгаад байдаг. Гэтэл за Тэнгис гэдэг үг хүн байна би. Би өөрөө багш шүү гэх юм бол гэр бүлтэйж багштай өөрөөсөө ахмад хүндж багшилчих гал ингээл тэр дүрээсээ хүн ингээд бодлогоо дүрээс эзэн биенийхээ тодорхойлтоос хайрцагнасаа гарч чадахгүй ингээ өөрийгөө асар их зовоож идэв. Тэр дүрдээ байх гал баригдах гал. Тэгээ дүрээсээ гарна гэдэг чинь өөрөө сүнсний хүчил, төлөвшил. Хүнээрээ байна. Уг язгуур хүнээрээ суур мэдрэмжээрээ байна гэдэг чинь энэ бол айдсгүй тий хувь хүн ухамсарын хувьд төлөвшсөн байгааг илэрхийлэх байхгүй. Тэгэхгүй би л аавчин байна. Би л ахчин байна гэл юм болгонд ингээл эзэн биеийнхаа нэг юм тогширцсан айдас сүртэй хүмүүс одоо жишээлбэл намайг хүндлэхгүй байх вэ гэх юм уу тий тоохгүй байх вэ гэх юм уу нэг хайр дутагдсан мэдрэмжээр аливаа нөхцөл байдал гадаад ертөнцтэй харьцаадах юм бол энэ бол дүр. Энэ дүртэй хаачилдахгүй. Яг хөө тэр сургалт ордог үедээ тэр багшаа хий те гэртээ ирээд нэг хаяа хүүхдүүдтэй аавынхаа дүрд оролтоо те ажилтнуудтайгаа л захирал байл та гэртээ ирээд битээ захирал байл та те эцэг их одоо ээж аавынхаа хажууд гой хүүн байл та тэгээ ер нь уг хүнээрээ л байл та гэдэг юм зүйл. Яг үнийг жамуухаас ч хэлсэн дээр чинь хүн болбогоо засаадах юм бол чи боол шүү бодлынхоо боол молчихно л гэсэн. Дэргэд чинь их өдөрдөгч их хааны замналаар явж байгаа их хаан өөрөө ч магадгүй байх юм бол чи ертөнцийн эзэн. Тэгэхээр их хаан болвол жинхэнэ хүн чанартай болсоо бидэртээ дандаа зэрэгцэж өгчтэй юм. Бидний дандаа дээрээс захирлаа даргаа тий багшаа гэдэг тийм дүрээр харьцдаг юм байна л та. Тэгэхээр энэний нюанс тэр сүнсэн биений мэдрэмжийг их чөлөөлөх хэрэгтэй. Бодолтой баригдал би л тийм хүн текст би л одоо энэ арга хэрэг авч явах хэрэгтэй. Арга хэрэг авч явах хэрэгтэй тий зөв. Гэхдээ тайвшир.
Окей. Дандаа тэр төлөв дээрээ дандаа л өөрийгөө ингээл ялалсан, дандаа л өөрийгөө хүчилсэн энэ төлөв дээрээ байлаа гэд, энэ бодлороо байлаа гэд, өөртөө энэ дүрээ өгөөд эндээ итгэхийг хичээлээ гэд юмд ч хүрэхгүй байхаа. Тэрний орон зүгээр л өөрийнхөө живж байгаа дотоод ертөнцийнхаа сүнс рүү орж ирж барьж аваад өөрийгөө гүн рүү н орж барьж авсан. Тэрний ард дээр зүгээр хүний тэр дотоод нөөц бололцоо сүнсний хүч гэдэг зүйл бол зүгээр нэг бодлоор өөрийгөө хүчээлж механикаар урагшилж исэн энэ цаг үед хамаагүй л та маа найз нөхд наваа 4-5 жилийн өмнө ямар хүн байсныг мэднэ. Маш их одоо сахилга баттай одоо нэг л мундаг эр хүний дүрд орцсон. Тэгэл тэн дээр нэмээд багштай юм болгоны механикаар хийдэг. Энэ асуудлуудаас болж би өөрөө алдчихсан болохоор энээс харин яаж сүнс рүүгээ орж өөрийнхөө сүнсэн бие эрхчлөлөөр рүүгээ орох вэ? Тэгээ харин тэр дүрдээ ороод байгаа эзэн биеийнхаа бодлын хүртийг, бодлын тойргийг ажиглаад хэрэгтэйг нь авч үлдээд айдас суурьтай өөрийгөө хамгаалсан, биеэ хураасан, нөхцөл байдлаас зүгтсэн тэр юмнуудтайгаа ингээ ажиллаад бид нар гоё болдог. Тэгэхээр бодол бол өөрөө сайн муу зөв буруу гэдэг нь ямар мэдрэмж суурьтайгаас шалтгаалж түүнд бид нар тодорхойлт өгнө гэсэн үг. Бодол зовлонгийн их үүсвэр мөн үү? За будтай болт гэжэлсэн. Мөнгө гэжэлсэн. Яг тэгэхээр будтай ч өөрөө зүрхэн үрд буюу сүнснийхээ суур мэдрэмжүүд рүү их орсон, бод сэтгэлийг барьж авсан. Сэтгэлээрээ зүрхэн хурд сэтгэлээрээ ухамсарлаж хорвоо ертөнцийг яг үннийг нь харах тухай номлоод үлдээсэн маа шүү дээ. Гэтэл бодол бол энд яг уу ихүүгээр ингээд орилоод гашгч чаад ингээд нүрлээд яваад идэг. Гэгэрцсэн хүн гэх юм уу? Одоо сүнсэн биенийхээ мэдрэмжүүдийг тодорхой хэмжээнд ухамсарлаад, сүнсэн биенийхээ хэрэгцээг хангаад, өөрийгөө хайрлаад, мэдрэмжүүдэд ойлгоцсон тэр хүнд бол бодлын асар их тэр айдастай таагүй шуургнууд бол зовлон мөн. Энийгээ зовлон гэж ойлгохгүй тэр айдсынхаа мэдрэмжийн дотор өөрийгөө зовоод байна гэдгийг ч мэдрэхгүй явж байгаа тий. Тэр бодолтой ингээд чирэгдээд явж байгаа, хөтлөгдөд явж байгаа хүмүүсийн дунд бодол нь харин одоо юу гэдэг мотивац нь амьдралд нь одоо тэр хүнд байгаа ганц зүйл л гэхгүй. Тэгэхээр хэний өнцгөөс ямар ухамсараас харах вэ? Амар амгалан хүний зүгээс харахад бол бодолтой хөтлөгдөд явж байгаа улсууд асар их хүндэл харагддаг тий. Бодлоо өөрчлөх ёстой юу? Бодлоо өөрчлөх гэхээр бид нар тэмцээд эхэлдэг л дээ. Одоо жишээл за би юм бодохгүй ч гэдэг юм уу те. За ингээд бодогдгоо болоорой. Тэгэл янз бүрийн чимхэж мэмхэл ингээд янз бүрийн аргууд эхлэдэг байгаа. Ямар ч нэмэргүй зүгээр л хүлэмжшэрнэ. Бодолтойгоо сүлрэн. Тэгээд гүн рүү н орно. Энэ бодол хаанаас эхэлвэ? Shadow working гэдэг дасгалууд байгаа шүү дээ. Би яагаад ингэж реакцлаа энэнийхээ гүн рүү орно гэдэг л тэр л орно. Тэр ихтэй бүр сүнснийхээ ухамсараар хийх юм бол бүр сайн. Яг хүмүүс бичдэг арга нь байна, ярилцдаг арга нь байна. Тэр болгон бичиж ярилцаад хүмүүс ойлгож ойлголцохгүй янз бүрийн асуудлууд бидний одоо дасгалжуултыг тулгараад. Тэгээ бичих бол сайн л та. Яг сүнсэн биений төлөв аваад өөрлөгөө ороод сүнсээ хүчрхэх болох нь бол хамгийн сайн арга. Шилдэг арга. Сөрөг бодол гарч ирэхэд яах ёстой? Тайвшраад сөрөг бодлынхаа гүн рүү л орно. Ухамсарл. Сөрөг бодлороо үйлдээд эхлэх юм бол тэр нэг хор, тэр нэг шунал те. Эсвэл тэр нэг хүнийг гимтээч, бэртээч, чадчих одоо юу гэдэг зовооч гэдэг эргээд үлийн өрөө хуулаараа тэр бодлоо дагаад биеэр үйлдчихлээхэд тэр бидэрт үлийн өрөө хуйлна. Дараа нь ингээд давж гарахад тэр үлийн өрөө аюу хэцүүлтэй. Янз бүрийн хүний зовлонг хураагаал яваад байгаа заслыг хийж яана гээл те. Хорын цуглуулаа, шунлын цуглуулаад өөрөө тэрэндээ дийлдэхгүй болсон юм өсөндөл шүү дээ. Та яг юу болоод байгаа. Сүнсэн биений тэр ухамсар үннийг сонсохгүйгээр хүн хүнийг ер нь засахгүй. Нэг засаал бодлороо засчихна гэж байгаа шүү дээ. Асуудалтай. Хит ингээд сөрөг бодол, хит эерэг бодол руу ингээд савлалж байгаа савлгааг сэтгэлийн хөдөлгөөний суур мэдрэмж нь төлөвшөөгөө буюу одоо сэтгэлийн тэр нуурынх нь мандал их давлгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр давлгаатай байгаа нуурын мандал уг нь тогтуун сайхан байх нь юунаас шалтгаалх вэхээр сүнсэн биеийн ухамсарын хүчнээс шалтгаална л гэсэн. Тэгээд давлгаалаад ирэнгүүт нь тэрийг нь тогтож ойлгоод ийм нас болсон юм уу? За эвидээ би ч өөрх ингээл иймэрхүү юмнаас болоод ингэж хариу үйлдэл үзүүлээд өөрийгөө зовоогоод яваад байгаа хүн юм байна штэ гэд өөрийгөө харж чадчих юм бол тэрийг намжин. Тэгэхгүй бол тэр нөгөө бодсон бодолтой итгээл те өөрийгөө унгаагаал бистэй нэг чадсангүй гэл өөрийгөө буруутгаалсан юм лээ. Тэгснэ дараа нь нэг юм болонгод би чадчихлаа гэл хөөрөл. Энэ нь болон сэтгэлийн хөдөлгөөний допамин рашч гэж одоо хэлж байгаа. Допамины хэд дэшээ доош өсөлтөнд бол хүний сэтгэл зүй, бие махбод асар их ядарч идэг арт. Яг хүүхдүүд ч юм уу эсвэл залуу хүмүүс сэтгэл хөдлөн гоёлох л та. Тэгэл маш их. Энэ тэгээд тийм үр бүтээмжийг сайжруулад идэх зүйл биш. Ер нь бол таны саяны ярьснаар бодлыг ажиглах хэрэгтэй байна. Бодлыг ажиглаж эхлэхэд юу өөрчлөгдөв? Бодлыг ажиглуул тэгэл өөрийгөө ойлгоно. Өөрийгөө ойлгож бодлын тэр суур сэтгэл хөдлөл рүү ороод, тэр суур мэдрэмж рүү ороод, тэр суур бүр болсон процесс руу ороод те. Яагаад ингэж би бодоод байна? Яагаад ийм ихтгэл өмчлөлтэй болчих вэ гэдгийг гүн рүү н ороод сүудрэл таних гэдэг. Эзэн биен дээр. Эзэн биен дээр сүудрээ танилаа. Сүнсэн бие
гэрэлтнэ л гэсэн. Сүүдэр бол тэр өвдөлт бол гэрэл орж ирэх цорын ганц замаа л гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр болохгүй байгаа хаашаа шин удмын ч юм аав ээжээс авсан. Зөндөө олон их усруудаас бид тэр янз бүрийн характер авсан. Одоо муухай хааштай ууртай ч гэдэг юм уу тий. Тэр болгоны чи асуудлууд чинь дандаа гүнд нь нэг шархалцсан байгаа. Сэтгэлийнхаа хөдөлгөөнийг ойлгоогүй л нэг хүн яваад байгаа байхгүй доод хүн. Тэрнийг л барьж авч ноцлоо. Тэгэхээр өнөөдөр яг сэтгэл судлал бол гүний сэтгэл зүй гэхээсээ илүү нэг behavioralism сэтгэл судлал ерөнхий утгаараа бол хүмүүс ингээд тийм сэтгэл чинь тэгж яагаад байгаа бол ингэч гэдэг ингээд аргын зааж өгöd идэг. Өөрөө өөрийгөө аргалах тухай гэтэл үгүй л юм байна л да. Аргын оргилд төгс бэлэг оршдог л доо. Тэнд үннийг барьж аваад өөр өөрийнхөө үннийг нь харах хэрэгтэй. Тэгэхээр муухай аштай бол муухай аштай хөлийн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр муухай аштай болоод байгаа тэр мэдрэмжийнхаа буюу сэтэлжүүлэгч мэдрэмжийг нь хүн рүү норж барьж авах хэрэгтэй шүү. Би ингээр ингэт юм байна. Тэгээд тэр гүнд нь байгаа сэтэлжүүлэгч нь яг яаж үүссэн? Ямар трама ч гэдэг юм уу? Ямар шокос би тэрийг ингээд тийрэл те ажил хийж байгаа л уур урайл гараал зүгтаагаал архитмаар санагддаг ч юм уу те тэр мөрөдөө тогломоор санагдчих юм уу тэгэл тэр бодолтой ингээд явдаг тэр зүйлээ өөрөө сүнсээрээ барьж авах хэрэгтэй. Гүүгээр хинч бидрийг тусалж чадахгүй насаараа ээж аваа бидрийг тэг эмээ өвөө одоо бидний Пиноккигийн хайчуудлын ухамсар шиг те ингээд суугаад чадахгүй шүү дээ. Тэр хүн тэгэл нүрт тулна да. Ажиглагчийг яаж байнга авч явах вэ? Ажиглалтыг хийхгүйгээр үйлдэл хийчээ дараа нь боддоо шүү дээ. Тэг ажиглагчийг хариу үйлдэл үзүүлчихэд уурлчаад араас нь харамсдаг тий. Гимн урдаа гимшиг хойноо гэж бидний өвдөж бас хэлжлээ. Тэгэхээр тэр ажиглагч өөрөө бас яг юутай хэмжээтэй л тий. Тархиныхаа юугаар ухамсарын нисгч яг хоолтой хэмжээтэй тархиныхаа л хөгжлөөс шалтгаалтай. Тэгээ тэр ингээ өдөржингөө өөрийгөө ухамсарлаад явсан бол ухамсар дуусаад тий ядраад. Тэр тэрийг одоо хоол хүнс юу гэдэг тарих толгоонд хэрэгтэй зэрлэг жимс авокадо өндөг энэ тархиндаа хэрэгтэй хоол хүнсээрээ бас нэмж сайжруулна л та. Ер нь бол цэвэр тархины л үйл ажиллагаа шүү дээ. Тарих гэдэг бол цэвэр мэдрэлийн теснүүд байна. Тэнд юу мэдрэгдэж байна? Юу хурцаар мэдэрч чадж байна? Тэр нь сүнсэн биеийн гүн рүү ч орж чадж байна. Эзэн бие буюу зан характер, хариу үйлдэл, арга ухаан боловсрох энэ зүйл гэж. Тэгээ эцсийн нүндээ бодол төр бол бид нэр зүгээр яг нэгэнт шийдсэн зүйлдээ хүмүүст маш их хайртайгаар чин сэтгэлээсээ л юмыг хийн гэдэг чинь бол зөв бодлын эзэн бие зөв байхын суурь. Бодол өөрөө бидний сүнсийг буюу үннийг амьдрал дээр бийжүүлэх л одоо тархины маань үйлдэл. Гэтэл өөрөө өөрийнхөө таагүй зүйлээс зүгтах арга зам бол биш. Бодол өөрөө шийдвэр гаргадаг. Бид нар мэдрэмжэн дээрээ сүнсэн дээрээ айл үжи шийдвэр гаргадаг. Зүгтах уу, энтэй нүр тулах уу гэдэг айл үжи дотроо мэдэрсэн байдаг. Зүгээр хэлж байгаа, боловсруулж байгаа зүйл нь би өнөөдөр завгүй гэж байгаа шалтгаан байхгүй. Хийх хүн арга болдог, хийх хүн шалтгаан болдог тий. Тэгэхээр сүнсийг хөгжүүлэх хэрэгтэй. Сүнс нүр тулнаа. Бодол бол тэрний зүгээр л гадаад шинж арга ур чадварыг л өрж өгдөг, гүйцэтгэгч байхгүй. Тэгэхээр яаж юм? Одоо гүйцэтгэгч гэдэг роль дээр бодлыг авчраа тавьчлаа шүү дээ. Сүнс бол мэдлэлтэй ээж буюу сүнсэн бие бол анхных нь их усэр мэдрэмж. Энэ бол үнэн. Энэний үннийг амьдрал дээр эзэн бие бодол гэдэг зүйл өөрөө бүтээж өгч явах хэрэгтэй. Ийм л зөв тогтолт. Гэтэл өнөөдөр бид нэр их сургуулийн хөгжлийн хөтөлбөр, университи, өнөөдрийн одоо Кембриж ч гэдэг юм уу, энэ боловсролын системээр яваад яаж байгаа вэ гэхээр дотоод үннээ бодлынхоо тархиндаа цэжилсэн мэдлэгээр буцааж өөрөө өөрийгөө одоо харгисалж нухсалдаг ийм систем рүү л орчод байгаа юм л да. Энийг л буруу хөгжлийн хөтөлбөр буюу өөрөө өөрийгөө хайрлах ухаан, мэдрэмж сүнслэг бус амьдрал гэдэг юм л да. Тэгэл өөрт таатай тухтай, биендээ таатай тухтай байхын тулд өөрийнхөө дотоод мэдрэмжүүдийг нэлж хайдаг те. Нэг айцтай, эмэгтэй хүнээс айцтай, эсрэг хүснээс айцтай те. Тэгэл тэр айдсан мэдрэмжийг дахиж авахгүй байхын тулд нөгөө эмэгтэйг одоо юу гэдэг гэртээ яг цагддаг, харддаг ч гэдэг юм. Одоо тийм ирчүүд бол асар их байдаг юм бэлээ. Тэгээд энэ болгоноос бид тэр зүгээр л ялангуяа өнөөдөр манай ирчүүд бол нийгэмд өндөө бол дотроо асар өчүүхэн болчиход байгаа юм билээ. Яагаад тэгэхээр тэр жижигхэн жоохон айдас, жоохон хөгийн болох мэдрэмж хүнийг доромжилдаг энэ мэдрэмж юмнуудаа давж гарч ирэх хэмжээний тэр сүнсгүүл байгаа юм. Эмэгтэйчүүд бол хичээж байна бас арай өөр. Тэгээ эцсийн дундээ бол бидний өмнөх үе бидний хүмүүжүүлжсэн ээж аав нарын үе бол ямар ч ухамсаргүй одоо цэвэр материалын ертөнцид ингээ боожчлоо. Тэгээ хин нэнийгээ буруутгах уу, өөрсдөө гэж буруутгах хэцүү. Тэгээд өнөөдөр ойж үе сайн сайхан улс орноо сайн сайхан авч явах юм бол бид өсөн дээрээ ухамсар дээрээ сүнсэн дээрээ ажиллаж эхлэе. Дараа нь бодлуудаа ингээ засаад, зан характераа засаад, ингээ амьдралаа засаад ингээ явах бол бүрэн боломжтой. Тэгэхээр заавал одоо авсрууга авч орох тийм муу зангуудаа, засрахгүй зангууд гэж байхгүй юм бил. Одоо бидний олон сарын дасгалжуулалтын үр дүнд бол ингэж ажиглагдсан юмнууд байна гэсэн үг. Та өөрөө хэр зэрэг зэгцтэй бодолтой хүн бэ? За маш чухал асуулт.
Тэгэхээр яг хуу цэгцгүй бодол тэгвэл яана ингүүл яана гэдэг хүнд унтахаасаа өмнө ирээдүйн цаг дээр санаа зовсон мэдгүй чадахгүй ур чадвар дээр тулгуурласан тэрийгээ би одоо яаж хийнэ гэдэг зөндөөл зүйл байдаг л та одоо хувийн хувьд бол гэхдээ тэр болгон дээр сүнсэн биеэрээ окей би мэдэхгүй тэгээ бодлыг нөгөө цэгцлэх ухамсарлах эргээд нөгөө тэрэнд үннийг нь хариултыг нь өгч чадах хэмжээний сүнсэл бидэрт айгуу чухал байхгүй. Тэр нөгөө сүнсэн биенийхээ төлөвийг аваад бодлоо цэгцлэх гэдэг чинь нөгөө өөрөө өөртөө ярих. Олонний дунд үгээ шинж те. Олонний дунд олон хүнд юу ярьж байгаа амаа шинжээ. Юу ярьж байгаагаа бодож ярих гэсэн үг. Ганцаар байхдаа сэтгэлээ шинж буюу тэр бодоод байгаа санаа зовноод байгаа хүмүүсээс авчаад байгаа таагүй мэдрэмж өөрөөрөө унгаагаад байгаа мэдрэмжийг сүнснийхээ мэдрэмжээр өөртөө итгэлээр тэрийг засаж яг үннийг л өгнө. Тэгжээж энэ одоо санаа зовнилуудаас ангижирч өөрийгөө амраах те ийм зүйлүүд л байгаа л та. Тэгэхээр цэгцтэй бодолтой игвэл бодлого цэгцлэх хэмжээний миний сүнсэн биений төлөвшил бол окей болоод явж байгаа л гэж л. За баярлалаа. За баярлалаа.